болтгүй шиг баярмаа гişүнийг бодчих. Намайг ийш наваад яваарэ. Намайг ч одоо залуу хүн гин та нар одоо ямар улаа ярьдii бэ? Би ч одоо ингээд энэ залуу сайхан та камер л гарч байгаа. Нар ууд нь намайг ингээд харуулаад зогсоочлоо. Тэгээ энэ Өнөө ба зөв намынхан гадаа улсын хуралдаан гэдэг нэг юм яриад ах шиг байна. Тэгээд би бол бодлоо үнэнгээр хизээч үхэр тэргээр нөгөө тул хагүйцэн гэдэг юм худлаа юм байхгүй. Бид нар мөнгөтэй байж ижил МС тэр тусмаа бүр МСС мөнгө авч хандив авч ич нэг арай гэж нэг улс төр хийж байгаа дүр эсгэж явж штэ. Тэгэхээр одоо ийм байгаа байхгүй юу? Энэ өнөө ба зөв намынхан ч улсын хуралдаан гэх та нар арай хитрхийг вакуумжаад байгаа юм шүү. А түүнийхээ амьдралыг мэдгүй штэ. Энэ атомын амьдрал зүгээр дооч цалин өнөөдөр 3 сая төгрөг авч болж бид нар чинь одоо энэ төрд орох гэж одоо өчнөө хандив мөнгөө цуглуулсан. Ингээд ядчих улсын хуралдааг дааны ялгаа эмгтэй гişүн миний биед одоо занл хийсэн үйлдэл харагдаж байна. Энэ би ч одоо 1990-ад оноос хойшоогоо одоо улсын хурлын гишүүн болох гэж бас өчнөө дарах цэвгийн одоо өөр төрөө гисэж одоо өөр юу эдийн одоо цааш нь хэлэхэд бас юм да тий. Тэгээ яах вэ би одоо залуу хүн гэд намайг бас ингээд ерхий сайд маань хэлчихлээ. Би ч одоо 50 гарсан. За дааны ялгаа сэтгүүлч чинь бас миний насыг хэлчээр эмгтэй хүний насыг бас гэж ярьж болохгүй шүү дээ та нар. Тэгээ гол яриандаа орё. Би одоо манай яг ингээд нөгөө миний хийж байгаа бас жигсаал байгаа. Манай NCAC хийж байгаа жигсаал байгаа. Одоо тэгээ маш их олон залуучуудыг очоод тэднэр дээрээ бас байхгүй болоод би аяйгуу хэцүү байгаа. Тэгээ саяхан одоо лавта гişүн, цэнгүүн гişүнтэй бид нар чинь бас гарч ирээд гарын үсгээ зурласан чинь засгийн газрыг бас орцуулна. Манай намыг бүр явуулна гэдэг. Бүр энэ дээр одоо би одоо хэрэгэлцэж जैन тэгээд уучлаарай одоо энэ нар мартаа одоо хэцүү байна. Тэгээд ер нь бол энэ Өнөө ба зөв намын хідэн нөхдөдөд би бас хідүү хэлмээр санагдчихэ. Та нар эхлээд нь хандив аваа, дижээгч олоо. Та нар арт түмнийг одоо өөрсдий чинь дэмжнэ. Арт түмнийг ойлгоно гэж бодож байгаа бол үгүй шүү. Бид нар чинь одоо 90-ад оноос хойш одоо жишээ нь би гэхэд одоо хэлбэлүүдийг төлөвлөсөн те. Энэ арт иргэдэг яаж ах уу? Яаж бодож сандын ах уу гэдэг дээр ажилласан байгаа та нар ямар дэмий балаа юм а яаж тэр өдөө хэрэг гараад ингэж явж идэх. Тэгээд ийм юм бол хэрэггүй шүү. Тийм учраас одоо би өөрийнхөө жигсаал руу очиж бас залуучуудынхаа тархийг угаах ажилтай. Тийм учраас одоо энэ Өнөө ба зөв намынхан дээр улсын хурал болно. Та нарыг зүгээр ганцхан юм байгаа шүү. Нэг л юм хүлээж байгаа. Та нарыг шорон хүлээж байгаа. Та нарыг одоо ингээд тэр тэмцдэг байлдаг тэр хүмүүсийн чинь шоронд хийгээд та нар яагаад одоо үснийг ойлгохгүй тэнгүүд вэ гэдэг мөн хүчтэй шүү. Үнэн гэж ерөөсөө хүч байхгүй шүү. Мөн хүчтэй. Дааны ялангуяа NCAC-ийн мөнгөд бүр илүү амттай. За миний айр саалгах гэдэг. Тэгээ би өөрийнхөө жигсаал руу явна. Тэгээ асууж байх юм байвал хэлээрэй хөө. Та хандив авсан ч гэсэн одоо арчилснаас хасагдах гэдэг шүү дээ. Энэ дээр та одоо яахтай одоо бид нар бас дотоодоо бас манай бүлгийг хуралдаж юм. Тэгээ дааны ялангуяа мөнгө авсан NCAC-с авсан юмтай бас яаж юм. Тэр бол нөгөө миний хувийн нууц. Тэгээд бид нар одоо угаасаа тижигч авахгүй төлөвлөсөн уриалтай шүү дээ. Тэгээд тижигч авчиад өнөд бид нар яаж энэ улс нэг яаж энэ улсыг орныг цааш нь хөгжүүлнэ гэж ард түмэндээ одоо амгалцсан амлалтууд байгаа шүү дээ. Тэгээд одоо 28 оны сонгуульд болох чинь тэгээд бид нар ч одоо нөгөө нэг мөнгөө одоо дахиад нөгөө нэг олж одоо авсан хандивн дээрээс дахиад бид нар мөнгө авах хэмжил их байгаа. Тэгээд MCS маань одоо маш их одоо өндөр их захиасыг биднэрт хэлж байгаа. Тэр бол яг эндээ бас нууцлж байна. Та нар одоо нэг компаниас хэмжээний хандив авдаг ч одоо зөв юм уу ер нь? Үгүй тэгээ өөр хинээс хандивах юм бэ? Чи зөв байлгүй яах юм? Ингэж л улс их орныг ядууруулж амьдрэх юм байгаа зү. Ард түмэн ядуу байж ич миний өнөөдрийн одоо энэ байгаа байдлыг дэмжин штэ. Ард түмэн мөнгөтэй болчих юм бол юу гэж мань мэдийг сонгох юм бэ? Наадууд чинь тэгээд өмнөрөө явж байгаа юм. Өстой харин ад эрдийн төлөө доо хоолой болох хүмүүсийг гаргаад ирд юм байгаа зү. Тэгэхээр бид нар чинь одоо даалгавартайгаар л ингэж явахгүй болоод энэ ард түмний чи өрөөсөө байр ганцхан юм байна. Ядуу байлгах миний дөө. За